Өнөөдөр бид шинжлэх ухааныг бүх нийтэд дагуу зүйл гэж боддог. Гэвч хичээлийнхаа агуулгын хүрээнд 2 дугаар дайны үеийн Японы талаар судалгаа хийж байхад энэхүү бодол маань сарин жалга болсон. Яагад гэвэл шинжлэх ухааныг өнөөгийн хэмжээнд хүртэл хөгжихэд хийгдсэн туршилтууд нь хүний яснаас гажууд үнэхээр аимшигтай яргалууд байсан. Дайсны талаад илүү амар аргаар хурдан дарж авахын тулд зэвсэг ашиглах биш, өвчин эмгэг тарааж устгах зорилготойгоор судалгаа хийж эхлээд тэрэндээ өөрийнхөө эрхшээлд оруулсан байсан улсын гэмгүй ард иргэдийг золиослсон байсан. Тэр ч байтугай энэхүү яргаллын үр дүнд олдсон мэдлэг нь өнөөгийн ангаах ухааныг бий болох хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Энэхүү туршилтыг удирдах явуулсан хүн нь ямар нэгэн цааз яар тулгуурлаагүй гэж бодоход жахан аимшигтай санагдсан боловч өнөөдөр бид эмнэлгийн тусламж ангаах ухаан байхгүй байсан бол хэдэн жил амьд явах вэ гэдэг нь бас эргэлзээтэй. Одоо шинжлэх ухаан, ангаах ухаан гэдэг үгийг сонсох үедээ л хичнээн хүний амь насны төлөөсвэ гэж бодогддог болсон. Харамсмаар ч юм шиг, баярламар ч юм шиг. Бид дайн нэг л өглөө буун дуугараад мэдээгээр нь дайн эхлэе гэж зарлаад гинт эхэлдэг юм шиг санагддаг байсан бол хичээлийн үз дуусны дараа дайн бол үнэхээр гинтийн зүйл биш, хэдэн сар, хэдэн жилийн турш төлөвлөсөн бэлтгэсэн зүйл байдаг гэжээ гэдгийг ойлголоо. Улсын харилцааны дуу хичээл маань бидний сэтгэлийн хөгжлийг бүхэл талаар нь хөгжүүлсэн бөгөөд альва зүйлсийн өрхөө үрийн бодитоогоос задлан дүн шинжилгээ хийх, лог сэтгэлгээ болон шүүн сэтгэлгээ төлхөө хөгжүүлсэн. Жишээ авнууд семинарын хичээлийн даалгаврууд маань хөвчлэн хостыг илүү өргөн үрээтэй бүтээж хандах ёстой даалгаврууд байсан болохоор багийн гишүүд болгон илүү өргөн хүрээний судалгаа дүншилгээ хийх шаардлагатай байсан. Жишээ авнууд 1939-1939 оны нөхцөл байдлын талаар 6 илэрхийлэл даалгаварт манай бодлогоор Японы синхрончлогын эмэгтэйчүүдийн их төсөл байдлын тухай 6 үзий бэлтгэсэн байгаа. Энэ хүрээнд дан ганц колоничлалт бус тэр үеийн Японы эмэгтэйчүүд бас ямар ихтэй байсан, ямар нөхцөл байсан зэрэг илүү өргөжүүлэх судалгаа хийж бас илүү бүтээлч хандах үүднээс сургуудаа зүгээр нэг слайдыг тавих бас виртуал музей болгож өөрсдөө хуваажсан бүлэг сэтгүүдээр танхим үүсгэж өөрсдөө танхимын музейн тайлбарлагчаар ингээд илүү тийм бүтээлч шин сэтгэлгээ ингээд гаргахыг хичээсэн. Бас дээрээс нь ямсыг харьцуулах чадвар илүү хөгжиж эхэлсэн. Бусад багууд хэлтгэлүүдээс сонсоод өөрсдийн устай харьцуулаад жишээ аваад болохоор 39 оны хооронд манай сонгогчсон Япон улсад ийм нөхцөл байдалтай байхад англи хүүхдийн боловсролын тал дээр илүү анхаарчсан юм тий. Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хэмжлүүд нь өөрчлөж эдийн засгийн тал дээр их л юм хямралтай асуудалтай байсан юм байна гэхийг. Мөн Оросын хас эдийн засгийн хүрээнд Оросын хүмүүс амуудын хооронд хэцүүж хамгийн гол чухал найлнаас нь хүндэрс нь хөгжүүлэх хүрээнд юмсыг арай илүү том цогоор харах чадварт илүү суралцсан. Дан ганц бусдаар нь гэлгүй бас дэлхийн хэмжээнд энэ үйл ямар нөлөө үзүүлж байна, ямар нөлөө үзүүлэх байсан гэх мэтлийн мэдээллүүдийг бид бүхэн сайн ойлгож авдаг байсан. Тэгээд энэ семестрийн хамгийн сонирхолтой, хамгийн гоё хичээл нь улсын харилцааны түүх. Мөн цаашлаад манай семинарын хичээл илүү хөгжилтэй, бас илүү зүйлийг сурч мэдсэн маш тийм өөрөө гүйцэтгэж гоё хичээл байлаа гэхэд бусдад татаа байна. Олон улсын харилцааны түүх хичээлийн явцад маш олон түүхүүдийг сурч мэдсэн. Энэ хугацаанд нэг түүхийн явдлыг зөвхөн гаднаас нь бус олон өнцгөөс харж дүгнэх чадварыг болохоор олж авсан гэж бодож байна. Жишээлбэл дэлхийн 1-2 дугаар дайн зэрэг томоохон үйл явдлууд нь энэ зөвхөн дайн тулаанд төдийгүй тухайн үеийн улс орнуудын дотоод улс төрийн байдал, эдийн засгийн ашиг сонирхол, газар нутгийн маргаан, аюулгүй байдлын асуудал зэрэг олон хүчин зүйлийн огтлолоос үүдэлтэй болохыг ойлгосон. Мөн нэг үйл явдал улс бүрт өөр нөлөө үзүүлдэг бөгөөд ялалт, ялагдал, хохирол, боломж гэсэн ялгаатай үндсүүд орчтыг харж сурсан. Ингэснээр түүхийг нэг талаас үнэлэлт дүгнэлтээр бус олон улсын харилцааны өргөн хүрээнд авч үзэх чадвар маань илүү нэмэгдсэн гэж бодож байгаа. Мөн нөгөө талаас ихэнх улс орн өөрийн үндэсний эрх ашигыг нэмэргүүнд тавьдаг хэдиж нэг дэлхий дээр зэрэгцэн оршиж буй учраас бусад улстай харилцан тохирогдох шаардлагатай зайлшгүй тулгардыг ойлгосон. Маргаантай асуудал үүсэх үед дайн зөрчилдөөн нэр нь бол асар их хохирол авчирдаг бол харин гэрээ хилцээр дипломат яриа хилцэн илүү бага эрсдэлтэй урт хугацааны илүү тогтвортой шийдэл болдог. Гэсэн хэдиж гэрээ хилцээ байгуулахын явцад ашиг сонирхлын зөрчил, эдгэлцлийн асуудал, түүхэн үйл ойлголт зэрэг олон хүндрэл тулгардаг. Ийм маргаантай нөхцөлд нөгөө талын байр суурийг ойлгох, баримтад тулгуурлан ярилцах, хэд туйлширсан тэр байр сууриас зайлсхийх нь энэ дипломат сэтгэлгээний чухал хэсэг гэдгийг бол сурсан байгаа. Энэ нь болохоор маргааны хурцдах бус шийдэлд хүргэх хилцүүлэг өрнүүлэх үндэс болтгоо.
За сайн байцгаана уу? Бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ сүүлийн 7 хоногт сурч мэдсэн зүйлээ батлах гэж байна. За тэгвэл дараагийн стейшн болох жижиг улсуудын хувьд яг ямар сонголт бодтой вэ гэдэг талаар ярилцъя. Энэ стейшнээр бид олон улсын харилцаанд жижиг улс хүссэн зүйлээ бус боломжит хувилбарыг сонгодог байжээ гэдгийг ерөөд бол ойлголоо. За том гүрнүүчийг цэргийн хүч, эдийн засгийн дарамт ашиглах боломжгүй учраас жижиг улсууд ихэвчлэн soft power буюу зөөлөн хүчний бодлогыг ашиглах, эсвэл тэнцвэртэй байр суурийг хадгалах зэрэг бодтой сонголтуудыг хийх шаардлагатай байсныг анзаарсан. Жижиг улсуудын хувьд ёс суртахуунтай зөв шийдвэр биш, ерөнхийдөө эрсдэл багтай амьд үлдэхэд чиглэсэн шийдвэр хамгийн бодтой юм байна гэдэг тал дээр анзаарч харж авлаа. Бид түүхийг бодтойгоор харж сурсан уу гэвэл энэ хэсэг тийм гэж хариулна. За ерөнхийдөө бол түүхийг сайн муу гэж дүгнэхээс илүү ерөнхийдөө тухайн цаг үеийн нөхцөл байдал нь яг ямар байсан, боломж нь ямар байсан, том гүрнүүдийн нөлөө, дарамт чахалт нь хэр байсан гэдгийг бас анзаарч хардаг болжээ. Өмнө ингээ магадгүй жижиг улсууд айгуу тэмцэл дөрөв шийдвэр гаргасан юм шиг санагддаг байсан бол яагаад тэр үед өөр сонголт байгаагүй юм бэ? Том гүрнүүдийн дарамт чахалт нөлөө нь яг хэр хэмжээнд байсан юм бэ? Хамгийн бага хөрөлтэй хувилбарыг ерөөдөө жижиг улсууд маань сонгодог байжтэй гэдгийг бодтойгоор дүгнэх чадвар суралцсан байна. За хилцээний талаар ойлголттой болж хилцээ их ур чадвар хөгжсөн гэвэл бас тийм гэж хариулна. Бид нар 16-7 хоногийнхоо туршид хэд хэдэн гэрээ хэлцээр хийх семинарын хичээл орсон. За тэгээд энэ хэлцээрийн хүрээнд бид нар яг юу сурсан бэ гэнгүүт хилцээ гэдэг нь ерөөхдөө бол яг ашиг сонирхлоо хамгаалах, тэгээд бусад улсуудтай харилцаа хамгаалах, хадгалах тийм үйл явц юм байна гэдгийг ойлгосон. За жижиг улсуудын хувьд яг авч үзвэл жижиг улсууд яг бусдад яг шууд шаардлага тавьж угаасаа чаддгүй юм байна. Уян хатан байх хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө талын ашиг сонирхлыг ойлгосон, гэхдээ зөрүүлээд өөрийнхөө байр суурийг зөв тайлбарлах хэрэгтэй юм байна гэдгийг ерөөхдөө бол ойлгож авсан. За тэгээд энэ бодит дипломат харилцаанд ерөөхдөө бол маш чухал тийм үр нөлөөтэй байх юм байна гэдгийг анзаарч авлаа. Семинараас сүүл рүүгээ сонирхолтой орж даалгавраа олон янз байдлаар гүйцэтгэх боломжийг олгодог хичээл бараг байдаггүй болохоор шинэлэг байдлаар даалгавраа хийвэл гоё юм уу гэж бодоод багийнхаа маань бичлэгээр дагаж хийхээр шийдсэн. Анх хийсэн бичлэг маань жаахан хүндрэлтэй, багийн гишүүдийн цаг зав нь таараагүй, шүн даалгавраа явуулах эсвэл бүр амжихгүй явсараагаад өмнөх цагийн хичээлийн нүүднээс дуудаж өөрийнхөө нисхийг уншуулсан удаач бий. Яагаад бичлэг хийхээр сонгосон бэ гэвэл их цагаордог ч гэсэн илүү үг ашиглаж эсвэл гацаж төвлөрөлгүй богино хэмжээний видео бусаддаа үзүүлэх нь манай багийнханд шулуухан бас амар санагдсан. Бичлэг болгоно 5 гишүүдийн маань хичээл зүтгэлээр бий болдог. Жишээлбэл манай багт 15 дугаар семинарын дижитал музейг бэлтгэх нь хамгийн хэцүү даалгавар байсан. Яагаад гэвэл давхар болгоны дизайнаас ахуулаад варн доторх цэцэгний өнгө хүртэл манай багийн нэг гишүүн ахалж 3 өдрийн турш гараараа нэг бүрчлэн уралсан. Мөн багийн ажил хийхэд хамт олонтой болдог. 16-7 хоногийн турш олон даалгаврын ард хамт гарсан идэвхтэй санаачлахтай оролцсон багийн гишүүдэд баярлалаа. Мөн богино хэмжээний видеонуудыг маань анхаарч үзсэн та бүхэндээ баярлалаа. Бид 3 дугаар багийнхан байлаа.